яг 1 жилийн хугацаанд нэг өрхийн орлого 4.8%-аар буурсан байна. 4.8%-аар буурна гэдэг бол цар тахлын үеэс бараг давсан хэмжээний нөхцөл байдал руу орж ирж байна гэсэн үг. Дээрээс нь үн бол хамгийн багадаа 10-аас 13-аас 15%-аар өссөн байна. Иргэд зээл нь яг энэтэй холбоотойгоор нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд иргэдийн зээл 428%-аар нэмэгдсэн байна. 428%. Сүүлийн 1 жилдээр 17%-аар өссөн байна. Энэ бол иргэд бол орлого нь хүрэхгүй, үнийн өсөлтөөс, инфляциас болоод бүх зүйлээ зээлээр аргалж байна. Дээрээс нь зарлага танж эхэлж байна гэсэн үг. За тэгээ ардчилсан намаас өнөөдрийн мэдээлэлээр бол ардчилсан намын дэд дарга 80-таан Ганнибал, за мөн ардчилсан намын хэрэглэх ерхий газар хариуцсан нарийн бичгийн дарга Усан доржийн Эрдэнэ булган нар оролцож байгаа. За бид бүхэн өнөөдөр 1-р үнийн өсөлтийг, 2-р аянтай үндэсний хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг өгнө. За 3-р өнгөрсөн хугацаанд эрх баригчдаас ардын намаас шаардж исэн 2 зүйлээ нэмж шаардахыг хүсэж байна. За тэр нь юу вэ гэхээр энэ төсвийн тодтгол гэдэг зүйлийг бид бүхэн шаардсан. За төсвийн тодтголыг оруулж ирлээ. Гэхдээ өнөөдрийн хүртэл дахиад энэ 10 хоног хилцсэнгүй. Одоо хизээ хилцэх нь тодорхойгүй байна. Төсвийн тодтголоо оруулж ирсэн бол ажил хэрэгч хандаад их хурлаа яаралтай хуралдуулаад ээлж тус чуулганаар энэ асуудлаа хилцсмээр байна. Дээрээ бүх зүйл болоод байгаа юм шиг хэрнээ яг үннийг хэлэхэд иргэдийн дунд ороод асуудлыг сонсоод явхад байдал үнэхээр хүнд байна. Нэг зах руу ороод мэдээлэл асуугаад иргэдтэй ярилцахад худалдагчид нь жишээлбэл 100 грамаар будаага авж ийн, 200 грамаар махаа авж ийн гэсэн зүйлийг ярьж байна. Мах худалдаж авдаг хүн байхгүй болоод ясны зах гэдэг тусдаа тийм лангуу цэг бий болцсон байна гэж ярьж байна. Энэ нөхцөл байдлаа үнэхээр ойлгож харж ажилламаар байна. Энэ бол ингээд ус төржилт биш. Энэ бол зүгээр иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг шийдээч гэсэн хүсэл. Дээрээс нь төсвийн тодтгол гэдэг зүйлийг хилцэхийнхаа үеэр энэ данхаасан төсөвтөө энэ 20 сайдаа цөөл гэдэг шаардлага дахиад тавьж байна. Хэрвээ энэ шаардлагуудаа одоо биелүүлээд иргэдийн асуудлыг авч үзээд асуудлыг шийдэхгүй болвол нөхцөл байдал бол улам хүндрэн. За сая шатхуунтай холбоотой асуудлыг үүсний бүгдээрээ мэдж байгаа. Энэ бол инфляц дээр ирэх нөлөө нь бол өнөөдрийн байдлаар орж ирээгүй байгаа шүү. Энэ үнийн өсөлт энэ юм бол дахиад хэд хоногийн дараа улам мэдрэгдэн. Дээрээс нь орон нутагт бензин тоос нэг ч байхгүй байх шүү. Нэг сард татан авалт хийгдээгүй гэдэг мэдээллүүд яригдж байна. Олон хоног бензин авч чадахгүй байна гэдэг зүйлүүд яригдж байна. Тэгээ эндээ болоод бүтэд байгаа юм шиг асуудлыг харж хандгаа болоод ажил хэрэгч байя гэдэг шаардлагыг ардчилсан намын зүгээс тавьж байна. Өнөөдөр 1 сарын шатхуурны нөөцтэй гэж өөрсдөө хэлчихэд тэгээд та нар хүсснээрээ хэрэглээрээ аялаараа зугаалаараа гэж хэлчихэд араас нь 1 сарын дотор иргэд 4 сарын нөөцийг хэрэгжилээ. Иргэд буруутаа гэж хэлж байгаа энэ зүйлийг ингээд өөрчлөхгүй орхих юм уу? Сургалтын төлбөрөө олохын тулд ажиллаа хийж байгаа оюутан гар дээр нь ирдэг цалин амьдралд нь хүрхэн байтугай орж ирээд бараа бүтээгдэхүүнээ худалдаж авч чадхаа байсан залуучууд гээд худалдагч зах дээр байдаг хүмүүс иргэд ярьж байна. Энэ ингээд өөрчлөх ёстой зүйл биш юм уу? Төсвийн мөнгнөөс тэр бумаар нь аваад 40 их 80 600 их 80-аар бие бинийгээ авилгачдаар нь дуудаад, нүүрсний улгаачдаар нь дуудаад ингээд байж байгаа энэ зүйлийг бид бүхэн өөрчлөхгүй. Иргэд бол өөрчлөхийг хүсэж байгаа шүү дээ. Иргэд өөрчлөхийг хүсэж байгаа. Харин зүгээр энэ тогтолцоо энэ юмаа ингээд хэвээр нь байлгая, эрх мэдэлтэй байя л гэсэн хүмүүс бол энийг шүүмжилж байгаа бох. Мэдээж ажил хийхэд бол алдаатай оноотой зүйлүүд байгаа. Тэр болгон гэхдээ бидний том агуулга юу юм бэ гэхээр болохгүй байгаа зүйлээ иргэдтэйгээ нийлээд хамтдаа өөрчлөе. Тэгээ өөрчлөн гэдэг бол ямар нэгэн зүйлийг өөрчлөөд орхих биш. Бүтээн байгуулъя л гэсэн үг шүү дээ. Үн 13%-аар өсчлөө. Инфляц 6%-тай байна гэж хэлээд орж ирсэн энэ засгийн газар Монгол банкны энэ зүйлийг бид бүхэн өнөөдөр өөрчлөхгүй. Тэгээ энэ өөрчлөе гэдэг зүйлийн гол агуулга бол ерөөсөө л тэр. Болохгүй байгаа асуудлыг иргэдтэйгээ хамтраад өөрчлөе шийдье. Бүгдээрээ нийлээд улс орондоо хэрэгтэй зүйлээ явуулъя, янзлъя, цэгцэлъя, бүтээн байгуулъя л гэсэн агуулгатай явж байгаа. За энэ аян бол 3 сарын хугацаатай энэ хөдөлгөөн бол 3 сарын хугацаатай эхний шатнд явна. За тэгээд шат дараас нь дараагийн хөдөлгөөнүүд өрнөө. За энийг бол залуучууд иргэд маш ихээр дэмжиж байгаа шүү. Та бүхэн бас ингээд хэвлийнхандаа хандаж би одоо сэтгүүлж байсан хүн тийм ээ, та бүхэндээ нэг зүйлийг уриал. Яг одоо энд байгаа энэ нөхцөл байдлыг сонирхоод сурвалжлаараа зах дээр очиод үзээрэй. Яг тэр гэр хороолол нөхцөл байдал руу ороороо хөдөөд явж очиод тэр одоо шатхуун байхгүй, хадлан тариагаа бэлтгэж чадахгүй байгаа нөхцөл байдал энэ зүйлүүдийг үзээрэй. Хүмүүс бол эрх баригчид дарга нар бүгдээрээ сайхан байна гэж
ядаж оруулаад ирсэн төсвийн тодтолоо хилцээжээ. Төсвийн тодтол хилцгээд 2.4 их найдын алдагдaltaй өнөгт 1.4 их найдын хооронд нь зохицуулт хийсэн юм оруулж ирж энэ одоо яг хэнийг доромжилж байгаа. Төсвийн тодтолоо хийхдээ энэ данхаасан бүтцээ янзлаач ээ. Наад 20 сайдаа цөөлөөч ээ. Тэгжээж энэ төрөөс хамааралтай байгаа нөхцөл байдал чинь шийдэгдэнэ гэдэг зүйлийг л тавьсан шүү дээ. Тэр зүйлийг огт ярихгүй. Энэ зүйлийг яриасаа гэж бодож байна. Ярих бах. Тэгээ ингээд цаг хугацаа алдах тусам одоо энэ их хурлын дарга бол энийг бол харж байгаа бах. Тэгээ бүх буруутан засаг бол ажиллаа хийцэн гэдэг нэрээр хэлнэ. Яг эцсийн мөчөд их хурлаа хуралдуулаагүй их хурлын дарга өөрөө л буруутан болж одоо хурлын дарга бол гарын үсгээ зогтуулаад төсвийн тодтолын асуудлаар ер нь төсвийн тодтолыг өргөн барьсан байгаа. Төсвийн тодтолыг өргөн барихад хуулийн дагуу тодорхой 4 зүйлийн дагуу хийх ёстой. Тэрийг одоо зарлаад ямар шатан дээр яах вэ гэдэг их хурлын дарга бүрийн ирэх бүх юм байгаа шүү дээ. Ээлжид бус чуулган биш байхгүй юу? Төсвийн тодтол өргөн барьсан байна. Энэ дээр их хурл өөрөө санаачлалгаа гаргаад ажиллах бүрэн боломжтой.